Кабаны дархан цаадад газрыг шуудын Деважин хэмээн нэрлэдэг. Тус газар нь шувуу сонирхогчид болон хамгаалагчдын хамгийн очих дуртай газар. Сэлэнг мөрний бэлчээр 5 сая гаруй шувууд нүүдлэн өнгөрдөг. Мөн олон зуун мянган шувуу өндөглөн нутгалдаг байна. Шуудын Деважингаар моторт заваар аялж болдог. Байгаль хамгаалагчид таныг сэлэнг мөрний бэлчээр дагуу дархан газрын хамгийн зүрхэн хэсэгт хүргэх болно. Замын турш байгалийн сайханд сэтгэл алдснаа нуух юм. Шувуу судлаачдын үздгээр тус дархан газар нь зүүн Сибирь дэх усны шувуудын хамгийн том төвлөрөл юм. Тус дархан газарт 300 орчим зүйлийн жигүүрт нь нутаглах бөгөөд тэдний 37 нь Бурятийн, харин 18 нь Оросын холбооны улсын Улаан номд оржээ. Кабаны холбооны төвшний байгалийн дархан цаадат газар нь анх 1974 онд усны шууд болон загас хамгаалах, тэдгэрийг үржүүлэх, хамгаалах зорилгоор байгуулагджээ. Байгаль хамгаалагчдын хамт бид ажиглалтын цэг дээр ирээд байна. Энэ цэгээс нүүдлийн шуудыг тусгай байшингуудаас ажиглана. Шуудыг айлган үргээхгүй, дассан газраас нь дайжуулахгүй тулд тусгай ажиглалтын цэгээс шувуу судлаачид судалгаагаа хийдэг. Галуу, хун зэрэг шууд нүүдлэн ирж буудалдаг газар нь энэ гин. Харамсалтай нь бидэнтэй нүүдлийн шууд таарсангүй. Тэгэхдээ уугуул шуудыг харам баяслаа. Шувуу болон амьтдын дуу хоолойг сонсож болох интерактив музейтэй бид танилцсан юм. Мөн энд жуулчид буудлах боломжтой амралтын газар байдаг. Онгон байгальд амарч, хотын хол хөдөлгөөнөөс хол амар тайван орчинд амарч үлдмээр л байлаа. Үнэхээр сайхан газар, үнэхээр сайхан орчин. Үүний дараа биднийг дараагийн гинтийн бэлэг өгтлээ. Тус дархан газарт айлчлан ирсэн хүн бүр голын трамвайгаар аялах боломжтой. Заавал аялж үзээрэй. Та голын мандлаар алгуурхан хөвөх үед өрөв тас цагаан сүлт бүрэгдүүд дэрхийн нисэн гэд боддоо. Аз таарч усны трамвайг залж үзэх боломж хүртэл гарсан. Энэ бол жинхэнэ аз жаргал биш гэж үү? Та сэлэнг мөрний зэгсэн дундүрх өвсөөр байгаль нуурт цутгах цутгаланд тулж ирнэ. Мандлын бадамлын цэцэг хүрээлсэн үзэгслэн төгөлдрийн оронд очлоо. Үгээр хэлхийн аргагүй үзэгсэлэнтэй. Тус дархан газарт усны шуудын сөргөөр нөлөөлөх бүх төрлийн үйл ажиллагааг хоригддаг. Дунд цутгалан аралд бол байгаль нуурын саарл нугас болон бусад олон төрлийн зүйл нугас үүрээ засдаг. Өвөл нь аралд цагаан болон намгийн шар шувуу өвлжин. Мөн улаан номд орсон хурц хошууд мэлхий дархан амьдардаг. Дархан газраас бид дурсамж дүүрэн сэтгэл тэнийн буцлаа. Ийм аялал мөнхөд таны дурсамж ой санаанд тань үлдэх нь гарцаагүй. Хэрв та тус дархан цаадат газарт ирж үтсэн бол Кабаны дархан цаадат газрыг яагаад шууны Деважин гэж нэрлэдгийг ойлгосон бизээ. Их болсон байгаль өөрийн хуулиар хувиран өөрчлөгдөлтгүй оршисоор байна. Хүмүүн бид энэ сайхныг бишрэн харахаас сүйтгэн оршиж болохгүй. Байгалаа шүтэн хүн ангид байж бишрэн хамгаал. Манай Бурятийн Кабанскийн аймгийн нутагт байх тус дархан цаадат газрыг сонирхон үзээрэй. Хамгаалан дээдлээрэй.